Бие дааврын хичээл дээр одоо масктай явж байгаа хүүхэд бэрдсэн тийм тохиолдол байхгүй байгаа. Зөвхөн нэг сургуулийн 6 дараагийн хүүхэд бие дааврын хичээлд орох гэж байгаад хичээлийн бэлтгэл заамжлалгаа өгж явах үед одоо өөрөө бас бэртэж гэмтэж за эвлэг төрөгцсөн ийм одоо мэдээлэл гарсан. За энэ мэдээлэлтэй холбоотойгоос эцэгчүүд нь бас тухайн сургууль дээр бас нөхцөл байдлаар танилцсан. За сургуулийн бас гадна камер ажиллаад камераар бол хүүхдийн одоо ямар нэгэн байдлаар гадны нөлөө эсвэл одоо тийм масктай байсан гэдэг тийм зүйл одоо илрээгүй. Ийм сургуулийн эцэгт нь одоо хүүхдээ эмзүүлээд ингээд хүүхэд нь одоо эмнэлэгт бас ингээд бие хэвэн байдалд ороод ингээд эмсэгтээд явж байна. За яг одоо бие дааврын хичээлдээ бол одоо нас барсан тохиолдол байхгүй. Бас яг түрүүний дурдж байгаа сургууль дээр хүүхэд одоо 5 сарын 13-нд одоо гэртээ байж байгаад бас тодорхой өвчнөө онцтойгоор зөвхөн импакт гэдэг ийм өвчтөөр бас 10 дараагийн хүүхэд нас барсны тохиолдол гарсан. Энэ нь бол ямар нэгэн байдлаар бие дааврын хичээл юм сургууль одоо үйл ажиллагаатай холбоотой ийм зүйл байхгүй байсан гэдэг бас хэлхэн зүйтэй хаа.